Дэлхийн энтэд өхөл нийлүүлэн алхах чин хүсэлтэд дэлгэр жаргал хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс алдалгүй хатгаж чаджээ. Easy Way Today Germany ивентэд зориулагдсан эсэби шилхийн уралдаанд түүний илгээсэн бүтээл шилдгээр шалгарч 100% тэтгэлэгтэйгээр холбооны бүгд найрамдах Герман улс руу опер хөтөлбөрт хамрагдан явахаар болжээ. Шинэ мөнхний эхлэл болсон энэхүү алхам нь дэлгэр жаргалыг хааш нөхлөх бол дэлгэр жаргалыг бид нар шилдэг 10-аас шалгаруулж авсан. Тэгээд мэдээж хувь хүний хувьд тухайн хүүхэд манд бол Герман улсад соёлтой танилцах, тийм ээ, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл байсан. Тэгэхээр бид нар тэр хүний одоо хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд нэг алхам дэмжлэг үзүүлэх үүднээс сонгосон. Тухайн хүүхэд маань ямархуу хугацаанд хилээ сураад явах боломж байгааг бол бид нар хүн болгон дээр бол ингээд тодорхой төлөвлөгөө гаргадаг байгаа. Тэгэхээр 4-6 сар гэдэг бол маш боломжит хугацаа бөгөөд одоо энэ дотроо бид нар бүх оролцогчдоо амжилттай явуулж чаддаг. Германыг сонгон суралцах авч ирсэн та бүхэндээ баяр хүргэе. За өнөөдрөөс хэдүүлээ Герман хэл гэдэг юу болох, ямар хэл болох, за ямар онцлог дуудлага дүрмтэй болохыг хэдүүлээ өнөөдрөөс эхэлж үзэх болно. За тэгээд та бүхэн маань ерөнхийдөө нэг танилцуулаад, нэг өөрсдөө танилцуулаад, за нэг баг хамталан болоод ингээд цааш Герман суунаа. Намайг дэлгэр жаргал гэдэг. Би 18 настай өмнө жил сургуулаа төгссөн. За манайхаар ууртай. Хөтөлбөрийн оролцогчдыг ямар ч байсан шинэ хамт олонтойгоо танилцаад Герман хэл суралцах эхэллээ тавилаа. Шинэ хамт олонд дасч хайр хэл сурах амаргүйч хичээгээрээ охин минь. Хэлний курсын хувьд бол маш эрчимдсэн, богино хугацаанд 7 хоногт 4 удаа явдгаараа бол онцлогтой. Багш маань мэдээж хичээл заахын хажуугаар хүүхдүүдэд бас таних, судлах, дэмжих, хувь хүний онцлог тохирсон сургалтын арга барилтай байдгаараа маш онцлог байдаг. Одоо энд суралцж байгаа 10 хүний 9 нь бол 99%-тайгаар бол шалгалтын амжилтаа өгдөг. Тэгэхээр яалтчгүй энэ бол нөгөө багшийн арга барил, туршлагатай бол холбоотой. Натуршус Монгол компанид 18 төсөлтэй Герман багш орчуулагч хэлээр ажиллаж байгаа. Ерөнхийдөө сурагчтай бол илүү нээлттэй. За тулж харьцахад ерөнхийдөө нөгөө хүүхдүүд маань хэл сурах чадвар нь илүү нэмэгдэж, сонирхол нь илүү төрж сурдаг байгаа. Дийлэнх эцэг эхчүүд ерөнхийдөө нөгөө хүүхдүүдэд голонгоо. За ерөнхийдөө энэ хүүхд маань гадаад хэлээр сурч чадахгүй гэсэн байдалд холбогддог. Ямар ч хүүхэд ямар ч хэлийг сурах боломжтой гол нь итгэвчилт буюу нөгөө хүүхдийг тэр нөгөө дотор чин сэтгэлээсээ энэ хэлийг сурах юмсан гэдэг тэр хүслийн төрүүлээд өгөхөд энэ сурахгүй хүүхд гэж ерөнхийдөө байдаггүй байна. Ур чадвартай багшийн ачаар хатуу хэллэгтэй Герман хэлийг амжилттай сурч байгаа дэлгэр жаргалын дараагийн алхам юу байх вэ? Өглөө 10 цагт манай анги бол ордог. Тэгээд 12 цагт хардаг хгүй юу. Тэгээд дараагийн анги нь болохоор 5-аас ордог болохоор бид нар 5 хүртэл хичээлээ цаашаа нас суучтыг. 12-оос 5 хүртэл бэлтжээд наашаа гэрлүүгээ ирж явах замдаа дуу муу, Герман дуу муу сонсоод амар хатуу димээр хэцүү хэл ах гэж бодсон. Тэгсэн чинь ер нь англи хэлээс нэг ялгаагүй л юм бэл. Багшийн хувьд гэх юм бол айгүй хөвгчлээ. Тэгээд хошин маягаар ер нь хичээлээ заадаг. Тэгээд илүү толгоонд орсон юм гэвэл ер нь Герман хэл гайгүй хурдан 3 сарын хугацаанд сурцсан. Энэ одоо манай ингээд сургалтын найз байгаа. Бид хоёр ингээд одоо 3 сар нэг сургалтанд суугаад ингээд одоо А1-ийнхаа шалгалтыг өгөхгүй дэшээ ГТГ-ийнхаа руу орж байна. Шалгалт чинь хэр байсан? Тайг нэг орчлаа. Одоо нөгөөдөр ярианыхаа шалгалтыг өгөн өнөөдөр болохоор ингээд ярианаас бусад сонсох бичих шалгалтаа өгчөөд одоо гарч ирж байна. За хэрэг гэсэн гэж бодож Гайгүй байна. сонсныг бодоод амархан юм байна.
энэ шалгалтандаа тэнцвчүүл ер нь явах процесс маш хурдан өрнөдөг. Виз мэдүүлэх цагаа автсан байдаг учраас ерөнхийдөө шалгалттай төхүүлээд за амжилттай өглөөдөө гэдэг тодорхойлолтоо хүүхдүүдээ визний материалыг бүзүүлээд энэ хөтөлбөрийнхаа ерөнхийдөө хагалт буюу дараагийн шат руу орсон байдаг. Надад юм амжилттай сурсан байгаа. Шалгалт өгчөөд тэр чинь нэлээд тонцны дараагаар дүн гарсан ш. Тэгэл ээжээ би тэнцсэн байна гэж тэгжсэн. Нөгөө герман хэлнийхаа нөгөө сургалтанд ээжээ би шалгалт өгөөд нөгөө герман руу явах шалгалтанд ээж би тэнцсэн байна гэж тэгжсэн. Өө за баяр хүргэе гээл. За энэ сургалтанд явахдаа манай охин дэлгэр жаргаллаа. Ерөөсөө бит хоёроос тийм ерөөсөө тэгж ингэж тийм юм гэж ерөөсөө бит хоёрыг тэгж хүндрүүлж байгаа. Тэгээд бас охиндоо бас ийм амжилт гаргасан одоо баярлж бахархжээ. Опер хөтөлбөрийг бид нар бол маш олон жил бие 19 жил хэрэгжүүлчихлээ. Энэ хугацаанд ажиглагдсан зүйлс бол мэдээж одоо ганцхан хэл сураад тухайн орчинд очиод нэг жил амжилттай ажиллаа дараагийн зорилготой бас хүрэхэд учир дутагдaltaй байна гэж бид нар олж хараад оперын нэг ажлын байрны чиг баримжаа гэдэг бид нар бас багц сургалтуудыг бол одоогоос 10 жилийн тэртээс хэрэгжүүлж ирсэн. Нэгдүгээр чиглэлэг сургалтаараа ерөнхийдөө бол оролцогч нар маань опер хөтөлбөрийн талаар болон дараах ямар боломжууд байдгийг гэдэг талаараа мэдээлэл авдаг байгаа. За orientation 2 нь болохоор яг опер хөтөлбөрт хамрагдахад ямар бичиг баримтууд цуглуулах хэвээр бүрдүүлсэн байх хэвээр гэдэг чиглүүлгийг бол өгчдөг байгаа. За orientation 3 нь болохоор за оролцогч нар маань чиг баримжааны сургалтуудад суух хэрэгтэй байдаг. За orientation 4 дээр болохоор ер нь бол оролцогч нарын маань ажлын байрын хайлтны эхэлдэг. За ажлын байрын хайлтны эхлээд ирэхээр хүүхдүүд одоо цэцэн хайлтаагаа хэрхэн ярилцах вэ? Мэйлээ яаж бичих вэ гэсэн нарийн зүйлсүүдийг чиглүүлэг сургалтаар өгчдөг байгаа. За orientation 5 болохоор за айлтаа болцсон визээ авах гэж байгаа, визээ мэдүүлсэн байгаа оролцогч нар маань бол суудаг. Ингэснээр магадгүй хүүхд маань маш богино хугацаанд ярилцлагын амжилттай хийгээд урилга баталгаажуулаад визээ мэдүүлж ингээд 4 сар дотроо Герман улсыг зордгоо. Миний талаас хийх юм гэвэл герман хэлээ сайн сурах. Тэгэл бусад юмнуудыг нь бол манай натуршуудын хамт олон маань бүгдийг ингээд бэлдээд хилээд өгч байгаа нь бол аюу даваа тал болж байна. Германд намайг сонирхсан айлтаагаа ингээ видео кол хийх гээд тэгээд тэрнээс болоод ер нь сандарч. Ердөө хагас жил хүрэхгүй хугацааг зарцуулах их ажил эд өрнөж байна. Хэл сурах энэ богино хугацаанд дараагийн алхмыг нь аль хэдийн тооцоолчихсан байх нь энэ байгууллагын зөв менежментийн ач холбоо. Опер хөтөлбөрийн оролцогч Дэлгэр Жаргал яг одоо Германд 1 жилийн хугацаанд ажиллаж амьдрах тэрхүү гэр бүлтэйгээ танилцахаар онлайн ярилцлага хийж байна. Холбооны бүгд найрамдах Герман улсад яг албан ёсны бас төлөөлөгч агентууруудтай хамтарч ажилладаг. Тухайн агентуураараа дамжуулаад тухайн айлд албан ёсны найдвартай эрсдэлгүй одоо тийм айлыг санал болгодог байгаа. Айлтайгаа холбогдоод нэг 8 настай, нэг нь 3 настай хоёр хөөрхөн охинтой тэгээд ингээ видео кол хийгээд ингээ ярьсан чи амар чи урдаа ярээч мэрэж гэлээр хөөрхөн нааштай амар айгу найрсаг хүмүүс тэгээд надад чинь баг 4-5 айл байсан байгаа. Тэгээ хамгийн сүүлийн айл нь манай одоо энэ сонгоцсон байгаа айл. Хувь тавилангийнхаа эзэн нь байж чадсан шавлхан энэ охины хувьд мөрөөдөл чимшиг, зүүд чимшиг өдрүүд өнгөрсөөр. Сурч мэдэх, бэлдэж зэгцлэх зүйлс сурсаар байна. Учир нь түүний дараагийн алхам бол 4 сарын хугацаанд сурсан зүйлсээ шалгуулж мөн элчингийн ярилцлагад орох юм. Гэвч Дэлгэр Жаргал тэнцэх болов уу? Эрдэм мэдлэгийг дээдлэгч эрхэм залуусын хөлийн чанд холын хөгжилтэй холбох гүүр бол Натуршууц Монгол.